Монгол улсын их хурлаас гарч байгаа энэхүү тогтоолын хүрээнд бол 2016 онд одоо тэтгэврт гарч байгаа энэ хуулийг батлагдаж гарснаас хойш тэтгэврт гарч байгаа энэ хүмүүсийн нэг ч одоо эрх ашиг хөндөгдөхгүй байх ийм эрх зүйн орчныг одоо олгож байгаа юм. Тэгээд үндсэндээ бол нийт Монгол улсад одоо төрийн албан агч нар 160 мянган албан агч нар байдаг. Тэгээд боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт бол 100 мянган албан агчид байж жил бүхэн бол 4000 гаруй боловсролын болон эрүүл мэндийн төрийн албан агч нар бол тэтгэвртээ гардаг ийм тогтолцоо байгаа. Тэгэхээр үндсэндээ одоо энэ улсын хурлын тогтоол батлагдаж гарснаар одоо 2016 он болон цаашдаа одоо тэтгэвртээ гарах 17, 18, 19 он тэтгэвртээ гарах энэ хүмүүсийн эрх ашиг бол одоо зөрчигдөхгүй байх энэ зарчмыг барьж энэ улсын хурлын тогтоолыг баталсан. Тэгээ улсын хурлын тогтоолын дагуу Монгол улсын засгийн газар одоо 10 сарын 1-ний дотор энэ төрийн албаны тухай хуульд шинэ өөрчлөлт хийж оруулж ирэх энэ үргийг засгийн газарт бас олгож байгаамаа.